За сайн сонон найзуудаа хэдүүлээ энэ удаагийн дугаарт бас л биткойныг яриад үзье. Өчигдөрхөн энэ хоёр арилжааг авсан. Хэдүүлээ өнөөдөр хоёр арилжааг зэрэг ярилцаад үзье. Тэгэхээр энэ хоёр арилжаа маань бие биенийхээ яг хойноос дагаад орсон хоёр арилжаа байна шүү. Окей. Нэг нь болохоор нэг харьцан дөрөвтэй арилжаа. Тэнгүүтээ яг түүнийхээ дараа шууд дагаад дахиад лонг ороод тэгээд нэг харьцан 8-тай энэ арилжааг авсан байна. Нийлээд нэг харьцан 12-тай арилжаа гэсэн үг тийм. Ерөнхий риск reward нэг харьцан 12-тай. За тэгээд guys манай Discord дээр үнэхээр энэ арилжаануудыг аваад байна уу үгүй юу гэдэг энэ proof те баталгаанууд нь болохоор манай энэ профит зүрх дотор байгаа шүү. Таад миний иш ороод те миний хийсэн болон манай сурагчдын хийж байгаа арилжаануудыг харж болно. Манай сурагчид фанда давж байгаа proof-ууд энэ байгаа. Тийм болохоор бүх юм proof-тэй байгаа даа шүү. Окей. За тэгээд хэдүүлээ одоо дөнгөж цэний ярьсан хоёр арилжааныхаа задаргаар орцгоо тийм ээ. За тэгэхээр та хэдийн өмнө яг одоо өдрийн таймфрейм байна те биткойн өдрийн таймфрейм, сарын таймфрейм, 7 хоногийн таймфрейм буюу том зургийг хэдүүлээ бол энэ удаагийн дугаарт бол ярихгүй яг тэгэхээр энэ зүйлийг бол бид нэр 2 дугаар дугаар дээр ярьсан байгаа тийм ээ. Ер нь яагаад бид нэр лонг аваад байгаа юм бэ? Энэ зүйлийг мэдэх хүсэлтэй хүмүүс нь байвал манай энэ CP арилжаа номер 2 гэдэг энэ биткойны нэг харьцан 35-тай арилжаа хараад үзээрэй. Нэлийн урт задаргаа байгаа. Тэр урт задаргаан дээр сарын таймфрейм, 7 хоногийн таймфрейм гэдэг нэлийн сайн задж ирсэн тийм учраас энэ удаагийн дугаарт хэдүүлээ том таймфреймүүдээр доош нь болгочих. Өдрийн таймфреймийн хэмжээнд ганц хэлэх юм юу байгаа гэхээр би бол 79-4 бас харж ирсэн. Яагаад гэхээр доош явж байгаа хөдөлгөөний хэдүүлээ харах юм бол за эндний 2 блок байна. Доошоо яваад үүнээс хойш бид нэг ингээд шууд доошоо импульсээр явцсан байгааг анзаараад. Тэгэхээр өдрийн таймфреймийн хэмжээнд point of control гэдэг нэртэй level байдгийн. Энэ level рүүгээ би ерөөхдөө бол яваад байгаа байдал байгаа даа шүү. Окей. Тэгэхээр өдрийн таймфреймийн хэмжээнд хэдүүлээ нэг харьцан 35-тай бол энэ арилжааг аваад хаасан тийм үү. Би бол цаашаа явахгүй бол яг 100% бол мэдээгүй. Өдрийн таймфреймын дахиад лонг хаагдсны дараа тийм энэ өдөр дээр хэрвээ та анзаарах юм бол энэ өдөр дээр хэдүүлээ stop and action ороод тийм stop and action одоо ямар нэгэн actionыг зогсоож байгаа гэдэг утга учиртай одоо team cluster байгаа шүү. Окей. Stop and action орсны дараа би цаашаа явахгүй бол мэдээгүй. Доошоор яг орох магадaltaй үзээд тухайн үед бол арилжааг бол хааж ирсэн. Тэнгүүтээ дараагийн өдөр нь дахиад ингээд лонгоор нэгдсэний дараа бол мэдээж дахиж лонг харна тийм ээ. Дахиж лонг харахтаа бол би бол яг л тэр миний ярьж исэн 79-400 гэдэг level рүү харж ирсэн шүү. Окей. Тэгэхээр өдрийн таймфреймийн хэмжээнд бол байдал бол тийм. Бид нэр том таймфреймээс заавал түлхий шүү. Жижиг таймфрейм бол асуудлыг бол их тохиолдолд шийдэж чаддгүй. Тийм учраас заавал том таймфреймээс зүгчийг авсан тийм. Том таймфреймийн зүгчийг юу юм? Лонг. Окей. За тэгвэл хэдүүлээ одоо дунд таймфрейм дээрээ тийм цагийн таймфрейм дээрээ сетап харцгаая. Сетапын хүрээнд хүмүүсийн хэлхүүдийн хаана байх боломжтой хэдүүлээ харъя. Тухайн энэ арилжааг болохоор өчигдөрхөн авсан. Таад юм нэг цагийн таймфрейм байгаа. Өчигдөр авахдаа хэдүүлээ яасан бэ гэхээр энэ цагийн левел дээр тестинг левел үүссэн байгаа. Хэдүүлээ цагийн таймфреймийн ерөнхий байдлыг харъя. Дээшээ явж гин, дээшээ явж гин, дээшээ дахиад явж гин. Тэгээд энд тестинг левел үүсгэсэн. Энэ тестинг левелийн manipulation дээр нь хэдүүлээ орж байгаа. Хэрвээ та анзаарч байгаа бол үзэгчд CVP trader те одоо манай сургалтын дээр заагдж байгаа зүйлүүд бол ерөөсөө дандаа бид нар manipulation дээр ордог. Миний бодлоор хамгийн зөв арилжаа бол юу вэ гэхээр manipulation. Ихэнх хүмүүс алдагдлалд орж явах үед та яах ёстой вэ? Та дөнгөж позишн руу орох ёстой. Ихэнх хүмүүс алдагдлалд орж явах үед та яах ёстой вэ? Та позишн хааж зах зээлээс мөнгийг гаргаж авах ёстой. Ерөөсөө ийм философи байгаа. Энэ философиг бид нар арилжаан дээр бол өдөр болгон ашигладаг байна. Миний бодлоор энэ бол хамгийн зөв арга барил тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ яасан хүмүүсийн хэлхүүдтэй хаана байгааг тодорхойлсны дараа хэдүүлээ энэ левел дээр manipulation орох уу үгүй гэдгийг хараа сон тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ одоо энэ цагийн таймфрейм дээр левелээр тодорхойлсныхоо дараа блокод зурсныхын дараа хэдүүлээ 5 минутын таймфрейм дээр сигнал яаж орсныг хэдүүлээ харцгаая. За тайдын дэлгэцэн дээр одоо 5 минутын таймфрейм байна. Хэдүүлээ сигнал харцгаая. Сигнал бол яг л хичээл дээр заасны дагуу бол хэдүүлээ харна. Хэрвээ нүрслэн бүрдэхгүй бол орохгүй гэсэн үг шүү дээ найзууд ойлгож байна тийм. Хаа хамаагүй орно гэсэн үг биш. Footprint-ийг заавал уншиж тийм зөв сигнал орсныг заавал харж иж сигналын дагуу орно гэсэн үг зүгээр нүдээ анаал энэ ч бол орж болохгүй тийм ээ. За хэдүүлээ харъя. Нэгдүгээр яг wave аль эсвэл импульс шилжих хэрэгтэй байдаг тийм. Хэдүүлээ одоо wave харах юм бол бидний 5 минутын wave-уд бол ингэ явж байна. Ингэ явж байна тийм. Тэгэхээр хамгийн сүүлийн wave-ийг хэдүүлээ харна. Хэдүүлээ аль эсвэл wave харна, аль эсвэл импульс гэдэг зүйлийг хардаг тийм. Энэ тохиолдолд импульс маань тэнцүү wave болсон байна шүү дээ. Импульс өөрөө тэнцүү wave болсон байна тийм. Тэгэхээр энэ wave-ийг хэдүүлээ харна. Шилжилт үүсч гин үгүй харна. Хамгийн нэгдүгээрт бол бид нар дандаа том таймфреймээс том кластераас харах хэрэгтэй. Том кластер бол waving cluster өөрөө байгаа байхгүй. Тэгэхээр waving cluster хэмжээнд хэдүүлээ шилжилт үүсээд ороод ирсэн байна тийм. Нэгдүгээр, хоёрдугаарт хэдүүлээ юу шалгах вэ гэхээр оролтынхоо кластерыг шалгана. Түүнээс гадна гаралтынхаа кластерыг шалгана тийм. Оролтын кластерын хэмжээнд бол надад бол бүх юм таалагдаж байна. Volume бол аягүй сайн байна тийм. Volume бол маш сайн орж ирсэн байна. Delta бол маш сайн орж ирсэн. Энэ юу гэсэн үг вэ? Хүмүүсийн stop loss зогсоо гэсэн үг шүү дээ. Бидний хүлээгээд байгаа зүйлүүд болчихлоо тийм. Stop loss зохигдсон. Гаралтын кластерыг хэдүүлээ харъя тийм. Гаралтын кластер хэмжээнд цөмөн доороо тэгсэн мөрчлөө дээш нь гарахдаа биднийг барьсан хүн амт ерөөсөй байхгүй юм тийм ээ. Тэгэхээр энэ бол бидний сигнал. Хэрвээ та анзаарч байгаа бол тийм арилжаа болгоныг бид нар яг энэ сигналын дагуу авдаг. Хэрвээ та footprint буюу volume trading-ийг үнэхээр одоо мэргэжлийн хэмжээнд эзэмшихийг хүсэж байгаа бол манай CVP Mongolia official site руу ороод бүртгэлэг үүсгэснийхаа дараа яг одоо явагдаж байгаа
сургалтын талаарх мэдээллийг бол авч болж байгаа шүү. Окей. Энэ видеог та хийзээ үзэж байгааг би бол мэдгүй. Гэхдээ яг одоо бол яг энэ видео бичиж авч явах үед бол 12 дугаар эсэлтийн бүртгэл бол явагдаж байгаа. 3 сарын 9-өөс 5 сарын 3-ны хүртэл. Тэгэхээр ерөөсөө тухайн 12 дугаар эсэлтийн бүртгэл дуусахад ерөөдөө нэг 2 хоног үлдсэн байна. Хэрвээ та мэргэжлийн хэмжээнд трейдинг хийх хүсэлтэй байгаа бол манай сургалтын үе хаалга бол нээлттэй байгаа шүү. Окей. Түүний дараа дахиад нэг кластер байна те. Баталгааны те confirmation-ы дахиад нэг кластер байна. Хэдүүлээ энэ дээр жорж болно, энэ дээр жорж болно. Би бол хөвдөө энэ дээр орсныг та анзаарч байна те. Энэ бол лайв харилцаа те. Лайв харилцааны хүрээнд би бол энэ ч бол оролдоо хийсэн. За тэгээд хэдүүлээ харъя. Биткойн дээр алдагдaltaгүй break even руу орохын тулд бид нар яах ёстой байдаг вэ гэхээр бид нар нэг харьцан 3-тай талыг нь хааж иж бидний stop loss бол те stop loss зохиосондаа ч гэсэн бид нар алдагдaltaгүй байна гэсэн зүйл байдаг. Тэгэхээр хэдүүлээ бол яасан бид нар энэ чинь бол нэг харьцан 3-таа бол ихний талыг нь бол хаасан. За тэгээд ерөнхийдөө миний таргет бол 79400 байсан. 79400-гээд энэ левел байсан. Гэхдээ тухайн үед бол би бол арилж байгаа хаах шийдвэрт хүрсэн. Яагаад тэгэхээр энэ хайг бид нар брейк хийж чадахгүй байсан. Тэгээд хэдүүлээ энэ хай дээр юу болсныг харъя. Энэ хай дээр харах юм бол те бид нар ч одоо кендл харах юм бол мэдгүй шүү дээ хийж энэ зүйлийг те. Footprint кластеруудыг харж иж бид нар мэдэн те. Төгөж очсон байдлын хэмжээнд хэдүүлээ ингэ барьсан. Дараагийн энэ кластер хэмжээнд хэдүүлээ дахиад барилт үүсээ доошо реверс болцсныг хараа. Биднийг доош нь эргүүлээд хаацсан биз дээ. Одоо энэ харж байна уу? Дээшээ яваад дахиад дээрээсээ доош эргүүлээ ингээ хаацсан байгаа байхгүй. Тэгэхээр би тухайн үед бол энэ харилцааг хай гэсэн шийдвэрт хүрээд яг энэ доор нь өөрийнхөө үлдсэн позишнийг бол хаасан. Түүний дараа яагаад дагаж орсон бэ гэхээр хэдүүлээ харъя тийм. За дагаж орох шийдвэрийг би хизээ гаргасан бэ гэхээр бид нар ч одоо цагийн таймфрейм дээр хэдүүлээ гол зүйлийг харцгаа тийм. Селлер орж ирлээ, manipulation хийлээ, дээшээ явлаа, level үсгэлээ тийм. Энэ level-ийн хэмжээнд хэдүүлээ дээшээ брейк хийхдээ яаж брейк хийж байгаа надад айгүй таалагдсан. Энэ хоёр кластер минь хоёулаа түлхүүр кластер. Түлхүүр кластераар энэ селлерийг бид нар дээшээ брейк хийж байгаа зүйл нь бол надад таалагдаад энэ бол нэгдүгээр, хоёрдугаар хамгийн сүүлдээ энэ цагийн таймфрейм биш үү? Одоо бидний ингээд доош эргүүлсэн байгаа энэ цагийн таймфрейм нь өөрөө барилтаар ороод ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр яг брейк хийсэн газар дээр яг энэ хоёр кластер брейк хийсэн газар дээр эсрэг талын селлер маань бариулсан байгаа байхгүй энэ чинь. Энийг бол footprint хийж өгнө. Candle бол хизээч энэ зүйлийг хийж өгөхгүй те. Тэгэхээр хэдүүлээ харцгаая. Энэ селлер маань өөрөө бариулсан биш энэ чинь. Тэгэхээр нь би за дахиж дагаад орё гэсэн шийдвэр төгсөн байгаа шүү. Окей. Яаж дагаж орсныг хэдүүлээ харцгаая. За дагаж орохдоо хэдүүлээ 5 минутын таймфрейм дээр орсон. 5 минутын таймфреймийн левелүүдийг хэдүүлээ бүрдүүлээ тавьчих. Liquidity хаана байгаа хэдүүлээ тодорхойлж тэ. За дээш явж байгаа хөдөлгөөнийг хэдүүлээ харж байна. За энэ чи бол дахиад manipulation хийхдээ дээш яваад байгааг харж байна уу тэ. 5 минутын санаачлаг дээш явж байна. Дахиад доош орж ирлээ. Доош орж ирлээ дээш яв. За ерөнхийдөө бол биднэрт одоо энэ хөдөлгөөн тэ одоо энэ дээрээсээ доош яваад байгаа энэ хөдөлгөөний хэмжээнд хүмүүсийн стоп лосс хаана байх боломжтой гэхээр хамгийн нэгдүгürt энэ газар байна тэ. За энэ газрыг тэмдэглэж байна. Хоёрдугаарт ямар газар байгаа гэхээр энэ газрыг хэдүүлээ тэмдэглэсэн байсан. Энийг бас хэдүүлээ тавьчих. Энэ хоёр левелийг хоёулынг нь бол би бол харж суусан. Тэгээ эцсийн байдлаар бол орсон тэ. Тэгэхээр хэрвээ энэ 5 минутын таймфрейм бол оролтынхаа сигналыг хэдүүлээ яах вэ? Яг л бидний ярьсны дагуу 5-аас бид нар харж байгаа бол доош нь 1 минутын таймфрейм дээр хэдүүлээ оролтоо хийнэ гэсэн үг шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ 1 минутын таймфрейм руу орцгоё тэ. Энэ чинь бол liquidity байх газруудыг бол тодорхойлсны дараа 1 минут руу шилжиж. За та хэдийн дэлгэцсэн өмнө яг одоо 1 минутын таймфрейм байна. Хэдүүлээ харъя тэ. Бидний нөгөө тэмдэглэж авсан левелүүд бол энэ байна. Энэ хоёр левел хоёулаа байна тэ. Тэгэхээр хэдүүлээ харъя. Хамгийн нэгдүгээр тэ кластерын шилжилтийг хэдүүлээ харах хэрэгтэй. Тэгэхээр wave өөрөө бол бүр энэ дээрээсээ яваад байгаа. Бүр энэ дээрээсээ явж байгаад энэ ч хэдүүлээ сигнал харъя гэж бодлоо тэ. Эхний энэ левел дээр хэдүүлээ сигнал харъя гэж бодлоо. За wave бол өөрөө шилжсэн байна тэ. Wave бол өөрөө шилжсэн байгаа мөртлөө гаралтын кластер байхгүй байгааг анзаараа. Гаралтын кластер дээр хэдүүлэнд нь юу болсон байна хэдүүлээ маш анхааралтай сайн хараад үзье. Гаралтын кластер дээр хэдүүл ингэ барьсан байж таарч байна. Тэгэхээр хэрэв та анзаарч байгаа бол сигнал орохын тулд биднийг барих ёсгүй гэдэг гол нөгөө нэг нөхцөл байгаад байгаа шүү дээ. Энэ тохиолдолд би бол ороогүй байгааг та анзаараа. Сигнал ороогүй учраас би ч ороогүй тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө яг л системийн хэмжээнд те яг дүрэн дээр юу гэж бичигдсэн байгаа дүрмийнхээ хэмжээнд хэдүүл арилж хийх болохгүй тийм. За тэгээ хэдүүлээ явж исэн чинь те дараагийн левел рүү бид нэр орсон. Одоо энэ 2 дугаар левел рүү бол бид нар орсон. 2 дугаар левел рүү орохдоо бол надад бол сигнал бол таалагдсан. Хэдүүлээ энэ сигналыг нь харъя те. Цаашна профайлаа хэдүүлээ шилжүүлж яваад бүр энэ доош нь шилжсэн байгаа анзаараа. Бүр энэ доош нь шилжээд гаралтын кластер маш гоё орж ирснийг анзаараа. Тухайн үед бол би бол орох ёстой байсан байтал би бол жоохон хоцроод орсон. Хоцорч орохдоо яг энэ дээр орсон байгааг та анзаараа те. Тэгэхдээ ерөөхдөө бол бид нар хаана орж болох вэ гэхээр арда энэ кластерч маш гоё орж ирсэн. Энэ кластерч бас маш гоё орж ирсэн. Тэгээ эдгээр бүгдээрээ зохицлын кластерууд яг л оролтын сигналууд бүгдээр мөн байхгүй. Би бол яг жоохон хоцроод орсон байсан. Тухайн үед бол жоохон сатаар тийм. За энэ чинь сигнал ороогүй юм чинь гэж шал өөр юм харж суужгаад нэг харсан чинь сигнал орсон байсан. Тэгээ би арай жоохон хоошоо ороод энэ дээр ороод за тэгээ хэдүүлээ стоп лоссоо ийшээ доороо тавиад оролтынхаа газрыг тодорхойлоод за тэгээ талыг нь мэдээж заавал хаана шүү дээ. Талыг нь бол заавал хаана. За талыг нь энэ хаалаа. Яг л дүрмийнхаа дагуу стоп лосс хивээрээ тийм стоп лоссоо хөдлөхгүй. Яагаад тэгэхээр зах зээл буцаагаад хурж ирээд бидний одоо энэ брик ивнийг аваад тэгээ явж болно да тийм учраас бид нар бол CVP трейдерүүд бол стоп лоссыг хөдлөгдгөө. Харин стоп лоссоо хэмжээнд талыг нь хаадаг. Тэгээ хэдүүлээ харах юм бол цаашаа бол ерөөсөө бидний ажил ингээд дуусж байгаа. Зах зээл альсвал энэ зүйлийг өгнө, альсвал өгөхгүй тийм. Тэгээд ерөнхийдөө харах юм бол
Бидний хүлээлтийн дагуу бид нар явсан. За 79 400 дээр миний TP байсан гэтэл би яасан бэ гэхээр гараараа бол арай жоохон наан хаацсан. Ихэнх тохиолдолд бас юу болж болдог вэ гэх юм бол яг левлийн наагур эргэж ороод хөдөлгөн орж ирэх нь маш ихтэй байдаг учраас би бол болж өгвөл левлийн наагур бол хаах дуртай. Тэр та харах юм бол би бол гараараа хаацсан. Тэгэхдээ хэдүүлээ бас стэйшн жоохон зохиод тэгээд буудсан байна. Тэгээ ер нь бол TP-гээ хөдлөхгүй ингээ байлгаад байсан бол хаахаар л байсан байна. Гэтэл би бол гараараа хаах шийдвэр бол хүрсэн. За тэгээд дараагийнхаа задралтуудыг та хэд маань хараарай. Энэ удаагийн дугаарт хэдүүлээ биткойны лонгийг харлаа. Дараагийн видео хүртэл баярлалаа.